За манайх чинь 2010 оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд 2018 оны 12 сараас албан ёсоор хатганхэ компани болж үйл ажиллагаа явуулж байгаа. За манай бүтээгдэхүүн бол цэвэр Монголдо боловсруулсан арьс ширэн дээр яг цэвэр бид нэр уулын гар аргаараа гүлэм Монгол гутал үйлдвэрлэж исэн бол одоогоор цөөнх төрөөч жижиг зүйлүүд ер нь хийж байна. Энэ болохоор яг цэвэр Монголдо үйлдвэрлэсэн Монголын малын гаралтай түүх гэдгээр нэгдүгээр онцлогт байгаа. Хоёрт нь өврангайд бол ер нь анхдагч гэдгээр нэлээд онцлогт байгаа. Сургалт явуулж энэ ажлынхаа байран дээрээс хүмүүсээ сургаж ажилд авж байгаагаараа нэлээд сайн ажлын байр тэлэх цаашдаа ер нь үйлдвэрлэлээ нэлээд сайн өргөжүүлэх боломж бол хангалттай байгаа. Манайх жижиг дунд үйлдвэрлэлийн санд зээлийн төсөл өгж үзсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй зээлийн батлан даалтын сантай хамтарсан тийм сан төсөл өгөөд бид нэг 2-3 сар ирээдээ ер нь хөөцсөн нэлээд сайн явуулсан. Манайх болохоор Mobicom дээр 35 мянган төгрөгийн хугацаа хэдэрсэн төлбөртэй байна гэсэн тийм юм гарч ирээ. Тэгээ бид нэр төсөл маань буцаагдсан. Энэ талаар би нөгөө хөрөсөх сайдыг Урангай аймагт ирж уулзалт хийхэд нь Батцэрэг сайд байхад нь би энэ талаар нөгөө ярилцлага тэднэрт ярьсан л да хийлсэн. Тэгсэн чинь Батцэрэг сайд бол бид нэр наадах чинь ийм шалгуур өндөр байгаагаас олон энэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлүүд буцаж байгаа. Энийг бид нэр эргэж шалгаж ийм юм дээр бид нэр анхаарч ажиллана гэж уул нь хэлж ийсэн боловч харин сүүлд нь сонсгоно Батцэрэг сайд маань өөрөө ч гэсэн жидүүтэй холбогдоо тэгээд бидний нөгөө тавьсан хүсэлт маань тэгээд талаар болоод өнгөрсөн. Ер нь бол их сайн мэдээлэл байсан. Одооноос тэр Facebook хаяг руу ороод Монгол брэнд гэсэн тэр хаягтай тэр Facebook хаяг руу орсон. Тэр хүмүүс нөгөө өдөр төгсөө хөдөлгөөний хүмүүстэй сая уулзж ярилцсан. Тэгээд нэлээд сайн мэдээлэл авсан. Миний яг ярьж бодож ийсэн ер нь юмтай бол санал нийлж ийлээ. Тэгээд ер нь цаашдаа хамтарч ажиллахад бол таатай л санагдчихсэн. Монгол брэнд холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ган Хөлөг, Монгол брэнд холбооны тэргүүн Отхон Үлзэнээр ПАО Глобал зөвлөх компани үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Брэндон Хьюгста онлайн орчинд хуралдлаа. Монгол брэнд холбооны талаар онлайн платформ хөгжүүлж байгаагаа дурдаад удахгүй нээлтхийн олон нийтэд хүргэж Монголын жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сошиал олон нийтийн сүлжээнд хүртээмжтэй танилцуулах, экспортын бүтээгдэхүүнийг нь эхлээд Монголд, дараа нь өөр Монголд цаашлаад өөр төвд хүргэх зорилго агуулж ажиллаж байгаа талаар болон Өвөрхангай аймагт үйлдвэрлэж бүтээж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар тэдний бүтээгдэхүүнүүдтэй танилцсан талаар ярилцаад тэднийг Америкийн зах зээлд экспорт хийх талаар ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдэд уялдуулах, бараа бүтээгдэхүүний дээжээс нь Америкт хөргүүлж судалгаа шинжилгээ хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг ярилцсан юм. Дэлхийн нийт 2 орны тулгарч байгаа хил хорио цээрийн дэглэм буурч, иргэд хоорондоо зорчиж эхлэх үед Монголын талаас экспорт хийх хүсэлтэй байгаа аж ахуй нэгжүүдийг Америкийн нэгдсэн улсад судалгаа, бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр илүү нягт уялдаатай ажиллаж Монгол улс Америк руу, Америкаас Монгол руу багууд илгээж үр дүнд хүрэх талаар дахин ярилцаад цаашид Монгол улсад дахин зочилж 2 орны худалдаа хамтын ажиллагааг шин шатанд гаргаж олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлцгээе гэсэн уриалгаар онлайн ярилцлагыг төгсгөлөө. Okay, thank you. Thanks so much. All right, take care. Bye.